Сайн байцгаана уу хүүхдүүдээ, сайн байцгаана уу эцэг эхчүүдээ. Та бүгддээ энэ өдрийн мэндийг хүргэе. За харин туяагшийнх нь явуулж байгаа онлайн хичээлийн маань 10 дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. Ингээд 10 дугаарын туршид хамтдаа байсан. 10 хичээлийн туршид хамтдаа байсан бүхий л хөрхэн авьяаслаг сурагч нартай болоод эцэг эхчүүддээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Цаг тухай болгонд нь даалгавраа өгж явуулж исэн авьяаслаг хөрхэн сурагч нартаа дахин баярлалаа гэж хэлмээр байна. За нэг л мэтгэд ингээд 10 дугаар маань болчлоо. Ингээд 1-ээс 10 дугаар хичээл хүртэл яваад энэ хичээлийн маань багшийнх нь одоо зааж байгаа тийм энэ цуврал хичээл маань өнөөдөр энд хүрээд өндөрлөж байгаа. Гисэн хэдий ч гэсэн багш нь энэхүү одоо хичээлээ хадгалаад үлдээчих болохоор та нар маань Mongolian Super Mom гэсэн пэйжид маань нэгдээд энэ хүү хичээлээ үн төлбөргүй хичээлээ эхнээс нь ахуулаад үзэх бүрэн боломжтой. Мөн дээрээс нь багшийнхаа YouTube одоо хуудсанд бас нэгдээд бас эхнээс нь ахуулаад дуустал нь үзэх бүрэн боломжтой байгаа юм шүү хүүхдүүдээ. За тэгээд юуны төрөнд өнөөдөр бол баттгах хичээлээ тийм ээ. Тэгэхээр бид нар ер нь хичээл болгон дээрээ жижигхэн одоо эхний эхлэлийн хэсэг дээр нь болохоор өмнөх хичээлээ одоо санаад тэгээд одоо дараагийн хичээлээ үздэг байгаа. Тэгэхээр өнөөдөр бас мөн яг тэрний адил гэхдээ санахтай арай жоохон баттгах хичээл учраас жоохон дэлгэрүүлээд явна. Харин өнөөдрийн хичээл дээр юу үзэх вэ гэхээр уран уншлагын талаар ойлголт үргэлжлэх хэсгийг үзнэ. Яагаад гэх юм бол уран уншлагын хичээлийг болохоор нэг удаагийн хичээлээр ингээд одоо хязгаарлаж ерөөсөө болохгүй. Ер нь бол уран уншлага гэдэг бол асар том цар хүрээг агуулж идэг учраас багш та нарт анхан шатны ойлголтыг хоёр одоо хэсгээр одоо ингэж одоо хувааж өгч байгаа юм аа. За надад нэрээ даалгавраа өгч явуулсан хүмүүс би нэрээ үнэхээр их баярлаа. Дахин баярлалаа гэдэг байгаа юм тийм. Яагаад тэгэхээр өнгөрсөн хичээлийн даалгаварт маань болохоор хөөхөн одоо ингээд болжмоор зураад мөн дээрээс нь өвс зураад, хүүтний улирлыг зураад ингээд одоо яг шүлгийнхаа утга агуулгыг багшийнхаа яг заасны дагуу зураад уран сэтгэмжээ бас хөгжүүлээд багш руугаа явуулаад мөн дээрээс нь бас тайлбар өгчихсэн байсан хүүхдүүдтэй үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Цагийн ямиг цагт нь хийгээд хүүхдийнхээ төлөө бас цаг зав гаргаж байгаа ээж аав нар маань маш мундаг байлээ. Энэ ирчээ бити алдаарай. Ер нь бол альваа сургалт гэдэг бол тийм ээ. Эцэг их багш хүүхэд сурагч гурвын ийм гурвалсан одоо зүйлээс одоо бүртдэг яг л одоо нөгөө тулгын гурван чулуу гэж байдаг тийм ээ. Тэгэхээр хэрвээ аль нэг нь одоо итгэв санаачлах нь жоохон одоо суларчих юм бол үр дүн үзүүлэлтээ бас бага байдаг. Тэгэхээр яг энэ ирч хүчээ битгий алдаарай. За харин хараахан бас анхаарал төвлөрүүлж амжаагүй байгаа те цаг зав нь болоогүй байгаа ээж аав нар маань хүүхдтэй өдөр болгоно нэг 20-30 минутыг заавал зарцуулаад тэгээ хүүхдтээс анхаарал хандуулад хамтдаа бас хөгжөлт нь бас тус нэмэр болоорой гэж зөвлөж бас уриалж байна. За харин одоо эхнээс бүгдээрээ хичээлийн эргэнэг санацгаая. Хамгийн эхний нэгдүгээр хичээл дээр болохоор бүгдээрээ харилцан ярилцж байгаа буюу олон хүний өмнө гараад өөрийгөө яаж өөртөө ихтэй бүтэн өнгөөрөө бүрэн гүйцэд одоо танилцуулахыг одоо сурсан байгаа тийм ээ хүүхдүүдээ. Хэрвээ та нар өөртөө итгэлтэйгээр өөрийгөө танилцуулахыг хүсэж байх юм бол манай 1-р хичээлийг үзээрэй. Харин 2-р хичээл маань болохоор үгэл хэрэгтэн буюу эрүү, уруул, хэлний дасгалын талаар багш нь маш илүү одоо дэлгэрэнгүй танилцуулчихсан байгаа. Үгэл хэрэгтэн буюу эдгээр одоо 3 хүчин зүйлээс одоо улбаатайгаар хүн одоо хэл ярианы хөгжилт нь маш илүү тус нэмэр болдог. Жишээлбэл жоохон дултраа ярьдаг юм уу? Аль эсвэл жоохон дээрх гээд байдаг юм уу? Аль эсвэл жоохон хилээж ажиллаж яриад байдаг хүүхдүүдийн хэл ярианы хөгжил эдгээр дасгалуудыг хийснээр маш хурдцайгаар сайжирдаг юм шүү. Бүтэн нэг жил энэ дасгалыг хийгээд жоохон бөөрийнхий ярьдаг байсан хүүхэд миний шав соёл урлагийн их сургуульд бүрэн гүйцэд одоо хэл ярианд засраад орж исэн ийм сайхан одоо бодит түүхүүд хүртэл байдаг. Тийм учраас заавал энэ одоо дасгалуудыг одоо хийж хэвшил болгоорой гэж багш нь бас зөвлөж байна. Бид нар мэдээж хэрэг бие организмаа ингээд те дасгал хөдөлгөөн бүжиг хийж ингээд одоо халаад сунгаж биендээ одоо ингэж одоо хэвшил дасгал хөдөлгөөнийг суулгадаг бол хэл ярианда бас мөн адилхан бас ингэж суулгаж авах ёстой юм шүү. Энэний анхан шатны ойлголтыг багш нь 2-р хичээл дээр өгч гисэн байгаа. За 3-р хичээл дээр юу орсон бэ гэхээр
3 дугаар хичээл дээр экшиг үсэг буюу амны харьцагны талаар ярилцсан байгаа. Экшиг үсэг гэж яг юу гэлдгийг, яаж одоо бас үг өгүүлбэр тэ үсгээ зөв тод одоо хүнд одоо ойлгомжтойгоор ярьж сурах талаар техник талын одоо тэр хичээлийг заасан байгаа. Тэгэхээр багшийнхан заагаад явж байгаа хичээл болгон хоорондоо маш ингээд уялдаа холбоотой нэг нь нэгнээсээ улбаатайгаар ингээд дамжиж явдаг юм хичээлүүд байгаа юм шүү хүмүүдээ. За 3 дахь хичээл дээр болохоор экшиг үсгийн талаар ойлголтыг өгсөн бол 4 дугаар хичээл дээр бүгдээрээ сэтгэн бодох одоо чадвар буюу ургуулсан бодох чадвараа хөгжүүлсэн, мөн дээрээс нь сонсгол ритм, анхаарал ой тогтоолтыг бас сайжруулах коконот гэдэг нэртэй хөдөлгөөн тусын хөрхөн дууд тоглоомыг үзсэн байгаа. За 5 дугаар хичээл дээр болохоор зөв амьсгалын тасгалыг үзсэн. Хэрхэн яаж өрцнөөсөө зөв амьсгал авах вэ? Яаж одоо уушигны багтаамжаа сайжруулж өөрийнхөө дуу хоолойны өнгийг одоо сул биш чанга одоо бас зоригтой дуурж бүтэн мөнгөөр ярьж чадах вэ гэдэг ийм техник хичээлийн суурийг багш нь 5 дугаар хичээл дээр одоо өгсөн байгаа шүү. Амьсгалын засаглалын талаарх мэдээллийг авахыг хүсэх юм бол 5 дугаар хичээлийг маань үзээрэй. За харин 6 дугаар хичээл дээр юу үзсэн бэ гэхээр хүүхд толгойн маш их одоо дуртай. Эцэг эхчүүд маань ч гэсэн энэ тоглоомд энэ дуундас маш их дуртай байдаг. Энэ бол 5 галуу гэдэг нэртэй хөрхөн дууд тоглоом байгаа. За энэ дууд тоглоомны ач тус нь маш олон талын ач тустай. Анхаарал, ой тогтоолт, анхаарлаа салгах, дээрэс нь хөдөлгөөн хийгээд дуудаа сонсгол ритм, тэгээд ургуулсан бодох буюу нүдэндээ төсөөлөн харах, тэгээд амны хайрцагаа хөдөлгөх. Тэгэл нөө багшийн яриад байгаа бүх хичээлүүд хоорондоо уялдаа холбоотой байгаагийн одоо зангилаанууд нь одоо энэ одоо жижигхэн одоо дуунууд дээр, шүлэгнүүд дээр, түргэн хэллэгнүүд дээр, зүр зүсээ өгнүүд дээр бас ингээ илэрхийлээ гараад ирдэг. Тэгэхээр багшийнхаа хичээл болгоныг үзээд олж авч чадаагүй хараахан үзэж амжаагүй бол эргүүлээд бас үзээд өөрсөнд бас хэрэгтэй мэдээлэл хичээлүүдийг олоод аваарай хүүхдүүдээ, бас эцэг эхчүүдээ. За 7 дугаар хичээл дээр болохоор багш нь та нартай зориулаад анхаарал ой тогтоолтын хичээлийг заасан байгаа. Ер нь альва зүйлд анхаарал гэдэг бол маш чухал тийм ээ. Амьдрал дээр одоо бид нар дээр ч гэсэн одоо анхаарал суларснаас ямарваа нэгэн эрсдэлд орох аюултай. Тэгэхээр уран бүтээл хийдэг хүмүүс болоод олон хүний өмнө гаргаад ихтгэл тавих гэж байгаа юм уу? Айл эсвэл урлагийн үйлчлэгт орох гэж байгаа юм уу? Айл эсвэл олон найзуудынхаа өмнө, хамаатан садангийнхаа өмнө гараад ямар нэгэн авьяасаа үзүүлэх гэж байгаа үед сандрах тохиолдол гардаг. Хэрвээ чи сандарч ивэл яг энэ хичээлийг үзээрэй. Яагаад гэх юм бол чамд маш хэрэгтэй зөвлөгөөг багш нь өгсөн байгаа. Анхаарал ой тогтоол гэж юу гэдгийг, анхаарлыг дотор нь хэд ангилдгийг, ямар үед ямар анхаарлаа авбал чи энийг давж чадах вэ? Энэ сандралыг үгүй болгож чадах вэ гэдэг хичээлийг анхаарлын хичээл буюу 7 дугаар хичээлээс үзээрэй. За харин 8 дугаар хичээл дээр болохоор сонсгол ритмийн талаар үзсэн байгаа. Чихвчний хөгжим сонсоод чихвчийг ингээ байнга хэрэглээд байх юм бол бидний одоо сонсгол буюу одоо чихний маань энэ одоо юу маань хингэрэг маань гэмтэх аюултай байдаг. Хэрвээ ийм зүйлээр гэмтсэн тохиолдол байх юм бол дахиад эдэхэд одоо хэцүү. Тийм учраас хэрэглээгээ зөв хянаж өөрсөндөө одоо зөв зохистой одоо хэрэглэнэ. Ээж аавуудад анхааруулхад өсвөр насны хүүхдүүд маань ялангуяа чихвчний хөгжим маш их өргөн хэрэглэдэг учраас энэ дээр бас маш их анхаараарай. За харин сонсгол ритм гэдэг энэ хичээл дээр багш нь юу заасан бэ гэдэг талаар сонсголоо яаж зөв сонсхын, яаж ритм таштгийн, яаж одоо энийг одоо зөв дараалалаар нь ингэж сурах юм бэ? Цаашдаа яаж өөрийнхөө сонсгол ритмийг хөгжүүлэх юм бэ гэдгийг багш нь 8 дугаар хичээл буюу сонсгол ритмийнхаа хичээл дээр заасан байгаа хүүхдүүдээ. За тэгэхээр хэрвээ энэний талаар мэдээлэл авахыг хүсвэл 8 дугаар хичээлийг үзээрэй. За 9 дугаар хичээл дээр юу орсон бэ гэхээр урамшлагын талаар орсон тийм ээ хүүхдүүдээ. Урамшлаг гэдгийг юу хэлдэг юм? Ямарваа нэгэн зүйлийг зүгээр л автоматар цээжлэх ёстой юм уу? Цаад утга, логик, дараалал хэлэх гээд байгаа санааг нь ойлгоод тархиндаа яг үндэ одоо төсөөлөн бодоод тэгээд яг клип үзэж байгаа юм шиг төсөөлөөд өөртөө итгэсэн зүйлээ бусдад дамжуулах ёстой гэдэг юм уу? За тэгэхээр энэ ялгааг одоо 9 дугаар хичээл дээр үзсэн байгаа. За тэгэхээр 9 дугаар хичээлийн үргэлжлэл бол өнөөдөр 10 дугаар хичээл орж байна. За тэгэхээр дахиад багш нь яриа ямарваа нэгэн зүйлийг хийхдээ чи өөрөө эхлээд нүдэндээ төсөөлөн бодоод тэгээд чи хийж байгаа зүйлдээ өөрөө эхлээд итгэх ёстой. Чи итгэж байгаа тохиолдолд чамааг үзэж байгаа ямарваа нэгэн хүн
чиний хийж байгаа зүйл яг чам шиг итгэх ёстой. Яагаад гэхээр чи өөрөө юмд итгэж байгаа учраас чамаа үзээ сууж байгаа хүн нэрээ тийм шүү дээ. Нэрээ юм байдаг шүү дээ гэж боддог байхгүй юу хүмүүс ээ. Ойлгосноо. За тэгэхээр болжмаар гэдэг шүлгэн дээрээ бүгдээрээ одоо эргээд одоо орцгоё тийм ээ. За болжмаар хөөхөндөө боов далхан дуртай да. Өвөл болохоор даардаг да. Өвсөн дагуур шургадаг да. Жив дуутай да. Жижигхэн хөөхөн болжмоор да. Багш нь энэ ялгааг нэлээд өгчихсэн тийм ээ. За хоосон унших буюу автоматар цээжлэх. Бид нар уран зохиолын хичээл дээр ялангуяа ингэж цээжилдэг. Манай бас цэцэрлэгийн насны хүүхдүүд ялаад тий 10 жилийн одоо уран зохиолын хичээлүүд дээр одоо автоматар цээжлэх буюу энэ цээжилтийг одоо их биднэрт би багш нь өөрөө ч гэсэн тийг цээжилдэг байсан. Ягаад гэвэл энийг мэддэггүй байсан учраас. За тэгэхээр энэ ямар цээжилттэй юм гэхээр хүүхэд болгоны одоо цээжилдэг одоо үйл явц нь багш нас өнгөрсөн хичээл дээр хэлсэн те яг энэ шүү дээ. Болжмаар хөөхөндөө боов далхан дуртай да. Өвөл болохоор даардаг да. Өвсөн дагуур шугдаг да. Жив дуутай да. Жижигхэн хөөхөн болжмоор да. Яагаад тэгэхээр энэний дараагийн үг нь юу вэ? За би марцчихаг байгаа. Тэрний дараагийнх нь үг нь юу вэ? За байж байгаа. Тэрний дараа гэж ингэж бодчих. Ингэж уншилт өөрөө шалгондоо. Яагаад тэгэхээр чи нөгөө үйл явдлыг нүдэндээ төсөөлөөгүй. Чи юу бодсон бэ? Чи дараагийнх нь үг гэж бодсон учраас чамааг сонсож байгаа хүн яна алдчих вэ? Дараагийнх нь үг нь юу юм болоо? За одоо юу хэлж байгаа юм болоо гэж ингэж сонсдог байх нэ. За бага насны хүүхдүүдийн ээж аав нар яг багшийнхаа энэ хичээлийг сонсож байгаа бол хүүхдүүдтэй та нар өөрсдөө эхлээд утгыг нь ойлгоод тэгээ яг тэр ойлгосон ойлголтоо бага насны хүүхдүүдэд тайлбарлаад өгөх юм бол хүүхэд маш хөөрхөн одоо ойлгоод тэгээд одоо тэр үйл явдлыг нүдэндээ төсөөлөөд тэр нүдэндээ төсөөлснөөрөө ярьдаг юм шүү. За тэгэхээр нөгөө уран уншлага нөгөө юу ч аим ороод ирдэг юм аа гэсэн үг. За одоо багшийнх нь унших гэж байгаа зүйл. За өнгөрсөн хичээл дээр тайлбарласан тийм анхаарлаа төвлөрүүлгээд тэгээд тийм учраас энэ удаа тэдэндээ бүгдийг алгаслаа. Шууд хичээл рүү орлоо шүү. Заяа. За. Болжмоор хөөхөндөө боов далханд дуртай да. Өвөл болохоор даардаг да. Өвсөн доогуур шургадаг да. Жив дуутай да. Жижигхэн хөөхөн болжмоор да. Өө зүйтэй. Тэгэхээр яасан бэ? Чи эхлээд нүдэндээ яг тэр болжмрыг харна. Багш нь яагаад та нарыг болжмрыг зурулсан юм бэ? Яагаад тэрний үйл явдлыг та нараар яриулаад байсан бэ гэхээр чи өөрөө тэрийг уншиж байхдаа нүдэндээ яг тэрэн тот нүдэндээ төсөөлөд уншиж байгаа юм аа чи яг өөртөө үйл явдлыг нь хараад уншихаар бодоод уншихаар сонсоод байгаа хүнд ямар хөөрхөн уншдаг юм бэ? Нэр яг ийм болжмор байдаг штеп. Яг чиний юмд ингэж итгэж ордог. Энэ л ерөөсө хамгийн том ялгаа нь. Тэгэхээр эхлээд болохоро цээжлэх буюу тий суулгах гэж ерөөсө ярахгүй. Суулгана гэдэг бид нэр одоо хэрэглэгдэх болсон тийм ээ энэ үгийг одоо хэрэглэх болсон цээжлэх гэдгийг бол бүр аваа ичсэн шүү дээ тийм ээ. За тэгэхээр ерөөсөө ямарваа нэгэн уншихтаа сайхан суулгахаасаа өмнө үйл явдлыг нь өөртөө ургуулan бодоод бага насны хүүхдүүд бол сайхан яг багшийнхаас зураг зурна. Харин дунд насныхан, ахлах насныхан болохоор үйл явдлыг нь маш гоё ярина. Тэгээд өөрөө нүдэндээ ургуулan бодоод яг хэлэв шиг төсөөлөөрэй заяа. За тэгээд хүмүүс юм гарахтаа ингээд шүлгэн унших юм бол энэ ам орох буюу одоо нөгөө уран уншлага болоод эхэлж чаа гэсэн. За тэгээд чанга уншина. Өөртөө ихтэй уншина. Мөн дээрээс нь чи хүнд хүрэхийн тулд анхаарлаа эхлээд бага анхаарал, дунд анхаарал, их анхаарлаараа одоо шилжээд за тэрнийхээ одоо шат дамжлагаас ахуулаад яг одоо уншиж байгаа үйл явдал донд чинь тэр хөөхөн жижигхэн одоо болжмор гэдэг шүлгээрээ аваад энэ л дагшин тий. Болжмор байхад тэр болжморынхаа өөрөө нүдэндээ төсөөлөөд тэгээд тэр төсөөлснөөрөө яг нөгөө нэг одоо дунд анхаарал төвлөрж байгаа хүндээ одоо хийлж өгч байгаа юм шиг. Ингэж унших юм бол энэ өөрөө бас маш одоо том уран уншлагын одоо гол одоо нууц гэх юм уу гол одоо дэлгүүр нь байдаг. За тэгэхээр бас уншлагыг нөгөө шүлэг уншиж байгаа хүмүүсийн бас нэг нь одоо алдаа нь юу гэхээр хитрхи уянгалуулж унших гэдэг тий.
За тэгэхээр болчмороо хөөхөндөө боод алхан дуртай даа гэд ингээд одоо гэл одоо ийм нэг уянгийн хайлтал оруулаад ингээд хитрхийн ингээд одоо ингэж унших бас буруу тийм ээ. Тэгэхээр энэ болохоор бид нар одоо худлааж үжиглээд юм уу айл эсвэл одоо ингээд нэг жоохон хитрүүлээд байгаа юмнуудыг мэддэг шүү дээ. Энэ хүн худлаа яриад байна да. Энэ хүүхэд худлааж үжиглээд байна да гэж мэддэг тийм ээ. Яг тэрнтэй адилхан хитрүүлээд байгаа зүйлийг бас үзэж байгаа, сонсож байгаа найзууд нь бүгдээрээ мэдчихдэг. Тийм болохоор яах вэ гэхээр түрүү нөгөө автоматар цээжлэхгүй, хитрүүлж явахгүй. Яах вэ? Яг хүнд ярьж байгаа юм шиг л явна. Нэг болчмор байсан байхгүй юу? Тэгсэн чи тэр болчмор аюу хөөрхөн. Тэгээ живжив дуурд, өвөл болохоор өвсөн дагуурд ордог, боод алхан дуртай. Чи тийм болчмор мэд хүнээцаа гэж ярьж байгаа юм шиг мөртлөөсөө тэрийг маш гоё одоо нүдэндээ төсөөлөөд уншихаар энэ уншилт өөрөө маш гоё одоо уран уншлагын одоо төрөлд ордог юм аа. Харин мэдээж яг багшийн зааж байгаа хичээл болгон энэ бол та нарт одоо өгж байгаа насных нь онцлогт тааруулж өгж байгаа анхан шатны л зөвхөн ойлголтууд. Энийг ингээд цааш нь ингээд задлаад тийм ээ нарийчлаад судлах зөндөө олон одоо салбар ингээд болчдөг. Тийм учраас яг энүүгээр л одоо бүх одоо ийм амархан байсан юм уу гэж одоо ерөөсөө хүлээж авч болохгүй тийм ээ хөлтөө те. Тэгэхээр энэ одоо миний насанд багш надад зориулж байгаа учраас ийм л ойлголтыг өгж байгаа юм байна. Би тийм учраас яг багшийнхаа хэлснээр энэ зүйл дээр нь маш сайн анхаарад энэ зүйлийг байнга давтах ёстой юм байна л гэж ойлгох ёстой шүү хөлтөө. За ёо. За тэгэхээр өнөөдрийн хичээл ерөнхийдөө энд хүрээд өндөрлж байна. Та нартай уран уншлагын талаар бас мэдгэдэггүйнийг илүү бас одоо дэлгэрүүлээд багш нь бол өгч чадсан байхаа гэдэгт итгэлтэй байна. Бас нэг зүйлийг хэлэхэд багшаасаа одоо тэг хичээлээс ямар нэгэн хичээлээс минь ойлгоогүй зүйл байх юм бол багшаасаа санаа зовх зөвлөгөөгөр над руу холбогдоод асууж агаарай. Дахиад нэг зүйл хэлэхэд 4 сарын 20 буюу маргаашнаас эхлээд манай сургалт явагдаж байгаа амжиж бүртгүүлж чадаагүй үнэхээр суухыг хүсэж байгаа хүүхд байх юм бол багштайгаа холбогдоод бүртгүүлээрэй. Тэгээд та нартай багш нь 10 хүүхдийг авна гэж хэлчихсэн байгаа. Одоо ерөөс нэг ганц 2 хүүхдийн л зай байгаа учраас та нар маань амжаад бүртгүүлээрэй гэж бас уриалж байна. За тэгээд ээж аавд маань одоо 9 сар хүртэл одоо энэ хөл хорой тогтоочихсон байгаа. Дэлхийн нийтийг хамарчихсан байгаа аюул өвчний үеэр тий гэрээсээ онлайн хичээлд бас ямарваа нэгэн сургалтуудаа тий хүүхдүүдийн хамруулад хүүхдийн одоо ерөнхий боловсролын хичээлээс гадна хүүхдийн төлөвшил, хөгжил, анхаарал, ой тогтоол болоод бүх одоо энэ одоо авьяас бэлэгт нь бас тий тус болоод хамтдаа бас хөгжөөрэй гэж уриалмаар байна. За тэгээд бас багш нь дахиад нэг зүйлийг одоос уриалж хэлье. Энэ юу вэ гэхээр маш сайхан ном уншиж байгаараа хүүхдүүдээ уншсан номныхаа талаар ээж аав нартайгаа сайхан ярилцж байгаарай. Бага насны хүүхдүүдэд ээж аав нар маань наснд нь тохирсон сайхан номыг уншаад үйл явдлыг нь бас талаар сайхан ярилцж байгаарай. Өдөрт заавал бүтэн ном унших албагүй. Өдөрт 1 юм уу 2 хуудас тийм ээ багаар ахиад энийгээ зөв хөвшил дадал болгочоод тэгээд тэрийг нэг дараагийн өдөр нь 5 минутаар сонгодог ч юм уу. Ингээл яваад ахаар чи том болсон хойно айгүй сайхан том өөртөө хөрөнгө оруулалт хийчихсэн. Дээрээс нь маш том одоо дадал хөвшлийн одоо сайхан одоо эерэг хандлагатай зөв хөвшилтэй болчихсон байна. За ингээд өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлж байна. 10 хичээлийн туршид хамт байсан бүхий л эцэг эхчүүдтэй болоод намайг дэмжиж байсан найз нөхдүүдтэй, гэр бүлийнхэндээ, хайртай хайндаа, бяцхан өөртөө, ээж аав нартаа, ээж нартай тий бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Бас дээрэс нь хөөрхөн одоо үзэгч нартаа, шав нартаа, за багшийнхаа хичээл сууж байсан бүхий л хөөрхөн шав нартаа бүгдээрэнд нь бас амжилт хүсье. Бүгдээрээ зорилгынхаа төлөө урагшаа. За ингээд баярлалаа. Баяртай.